Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт үзэгчдээ. Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт малчид оролцогчдоо. Монголын үндэсний малчин телевиз Өмнөг аймгийн засаг даргын тамгын газартай хамтран өмнөг говьд үйл ажиллагаагаа эрхлэн явуулдаг бизнес эрхлэгчид компаниудаа хамтран зохион байгуулсан Өмнөг говьчууд дуулж байна. Энэхүү уралдаан маань энд хүрээд гала тоглолтынхон торгон ирмэгдээр ирээд байна. Энэхүү төслийг дэмжин ажилласан нийт Өмнөг говьчуудаа баярлсан талархснаа илэрхийлье. Ерөнхий ивент тэтгэгч өсөлттэй Өмнөг говь хөтөлбөр хэрэгжүүлж байгаа Өмнөг говь аймгийн засаг даргын тамгын газар. Тэмцээн маань маш сайхан болж өнгөрч байна. Тэгээд миний хувьд бол яг энэ тэмцээнд эхнээсээ бол яг зорж ирээгүй. Тэгээд яг энэ дээр би ижигээ өмчлүүлээд явж байсан. Тэгээд миний ээж аюу тогтолтой байгаа. Өнөөдөр ихтэл өглөө хасаад миний ээж цаагаа уучих гэдгийгсэн. Ээж чинь цаа яах вэ? Миний охин тэмцээндээ бэлд. Ээжийнхэн цаа яах вэ л гэлтэнд. Тэгэл хүсчээд байгаа. Одоо бөөн тогтлол тэндээс ирэх гээл миний охин эхэлж байна уу гээл утастаад байна. Миний ээж одоо 72 нас их зоглож байна. Одоо өнөөдрийг хүртэл үлээ урлаад нутгийнхаа ард түмэнг сайхан Монгол дээлэр нь гоёод ингэ явж байгаа. Миний ээж бол хамгийн бахархалтай, хамгийн сайхан ээж. Ээж аав хоёртоо маш их талархаж явдаг. За ингээд одоо та бүхнийхээ өмнө өнөөдрийн манай энэхүү уралдааны хамгийн хол нутгаас хүрэлцэн ирсэн нэгэн бүсгүй дуучнаа та бүхнийхээ өмнө уран залж байна. Ингээд Монгол улсын ардын уран зохиолч Бавуугийн Лавгсран агсны шүлэг Монгол улсын төрийн хосоо шорихолд Хөдвөрийн Баатар ардын жижигчин Нацгийн Жанцан нарвын аялгуу ээжийнхэн чиг яалаада хэмээх сайхан дууг та бүхэндээ хүргэхээр Өмнөг говь аймгийн 3 дисмаас оролцогч Дэрмийн Болормааг та бүхнийхээ өмнө уран залж байна. Огтон авцгаана уу.
Баярлалаа. Ээж охин танда хязгааргүй хайртай шүү. Манай 3 тас сумын бол нөгөө зулган анги бол 100 мод их баг хонгол. Тэгээд одоо л энэ динзаврын үлгийн нутаг. Манай 3 тасын тэр сайхан үзэсгэлэнт газруудыг зорин очиж үзээрэй гэж урьмаар байна. Элч дулааныг 100-аас 100-д 5 толгой хувьцаат компани. Мэргэжлийн биш ардын явалтан ч гэсэн энэ урлагийн энэ сайхан зүйлийг орхихгүй, алдагдуулахгүй өөрийнхөө хэмжээнд тэмцээн уралдаанд оролцоод нийгмийн идэвхтэй, урлагийн идэвхтэй байх юмсан гэж боддог доо. Мэргэн хутаг бингэр тэцэргийн отомыг амгалан нүний сүлдэн нэвэж түштэй юм гинлээ онцгой хурдан хүлээг отны шүтээ юм бүхэрээ Гомны төрсөн нутаг Өмнөг аймгийн Манлай сумын Өгөөмөр багийн нутагт одоо Монголын палеонтологийн цогц олборлолт газар Шар цав гэдэг газар байна. 95 онд Япон Монголын хамтарсан судлаачдын шинжилгээгээр гарсан ийм үлэг гөрүүлийн 3-аас 4 одоо махын идэвчтэн, өвсөг идэвчтэн гэсэн 3-аас 4 төрлийн динозаврын 18,000-аас 20,000 хүртэлх тэм тооны үлэг гөрүүлийн мөртөө ийм цогц газар байгаа. Монголын палеонтологийн газрынхан болон Манлай сумын Цагдрын таван газартай хамтраад ийм их бүтээн байгуулалт явуулж байгаа газар байгаа. Тэгээд Өмнөг аймгийн цогцын сумаас Ханги мандлын руу явах засмал дам дагуу яг засамлын дэргэд километр энэ зайтай ийм үйл шарахад маш их давуу талтай газар байгаа. Мөн Манлай сум маань одоо 105-аас 145 сая жилийн тэртех одоо загсан чулуу маань манай Өмнөг аймгийн Манлай суманд Моготын уул гэдэг газар ийм олон 100 сая жилийн өмнөх түүхтэй ийм загсан чулуу гэж газар байна. Баян булаг гэдэг ингээ ярих юм бол маш олон сайхан байгалийн цогцборт газар байна. Тэгээд Өмнөг аймгийн Манлай сум гэдээ ярихад одоо Монгол орны өнцөг булан бүрээс мэдэх хамгийн том тодорхойлт бол Монгол улсын хурцлан гом бойшийн Дэмүүл арслангийн маань нутаг юм аа. Байгалийн маш олон сайхан цогцборт газрууд байгаа. Манай өмнөгөөр морилорой л гэж хэлээ та. Үлэг гөрүүлийн палеонтологийн одоо олдвраараа алдартай Манлай сумаас оролцогч би Монгол адуучин дуугаар энх төрийн төвшин түшиг аядуугаа өргөхөд бэлэн боллоо. Амжилт хүсэн хүлээн авцгаая. 우리 샤르가게 내라도가 호라가니 열리게 우레가고 터고도 새틀 스르가 기모로가 옆도도 공공 구두기 개간다가 타스타 호라ದಂ다 얀푼 것도 샤르가 도저 내가 호랑다 에리키물 세리게세 구두기 돈으로 쇼르는 하드사 Эрдэнэ төргийн эзэн би Монгол чи Бораг чурны давхад дөрөн тавга тэрлэлээ Унган хөдгөө дүрсэлдэ дуу талыг сэррээ Эзэн чингсэн шүтэн мамын шаргатоочхоо Эви сэтгэл тандуутай хожоо наад зингэлтэй Эрикимэр сэргээсэй Хүдгийн донор шурн хадасаа Эрдэнэт сүргийн эзэн би Монгол адуучин Сон чогсон найрга бүгүр хүрээрийсиги Хурдан шангас төлгөөтэй сойжлыхтан чарлуулаа Нуг хүндэг дүүргэ хатун сүргээг өсгөө Нутгийн олон түмэндээ хүндүү жовх буянта Эрдикимэр сэргээсэй Хүдгийн донор шурн хадасаа
Ийдтэй зүргийн эзэний би Монгол атучи би Монгол атучи Газрын гүнээс хөгжлийг олборлсон 20 жил South Gobi Saints. Тэгэхээр манай энэхүү уралдаантай олон байгууллагууд хамтран ажиллаж байгаа. Тэдгээр нэг бол говийн их бүтээн байгуулалтуудын нэг болох энэхүү хөгжимт жүжигийн театр бол манай 21 аймаг дотор хамгийн гоё, хамгийн таатай нөхцөлийг бүрдүүлсэн хамгийн гоё дизайнлаг бүтээн байгуулалт үлээ. За ингээд энэхүү уралдаанд оролцож байгаа оролцогчид, үзэгчид, шүүгчид, дэмжигчид гээд бүхэл хүмүүсийн ая тухыг ханган ажиллаж байгаа хөгжим жүжигийн театрын хамт олондоо баярлалаа. Монгол улсын гавьяа жүжигчин хөгжим жүжигийн театрын дарга Төмөрийн Бацаахан танд бас нийт энэхүү өмнө говьчдын өмнөөс баярсан талархснаа илэрхийлж байна. Монгол улсын гавьяа жүжигчин Бацаахан Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Эрдэнэ тунгалаг нарыг нэгэн сайхан дуугаан энэхүү үзэгч түмэндээ хүргэж өгөөч гэж та хоёроосоо хүсэж байна. За сайн байцгаана уу. Энд цугласан нийт өмнө говьчуудаа энэ сайхан орой мэндийг та бүхэндээ өргөн дэвшүүлье. Ингээд за тайзан дээр гарч дуулаагүй бас удсан байна. Нэгдүгээрт, хоёрдугаарт одоо Эрдэнэ тунгалагтайгаа дуулаагүй бүр их удсан байна. За тэгээд энд хүрэлцэн ирсэн бүх сайхан ханиудаа, хосуудаа зориулаад битүүрийн анхны уран бүтээл болох цэцэрлэгийн хөгжим аваасрынгийн шүлэг хансхийн жаргалагддаг уран бүтээлээ та бүхэнд зориулсан өргөн байна. Огдомондох нарнаас өрсөж ургахда үргэлж дунах гарцыг чи үгийсээ сэрдэг шухагны өнний цаарня нүдэн чирхэж жаргахда гэлэгis мандрада цэцэг шиг сэрдэг шухагны өнний цаарня нүдэн чирхэж жаргахда гэлэгis мандрада цэцэг шиг сэрдэг шухагны цэцэгсэн дондаас ягаамаг үзэгсэндээ бишрээ цэрвэж утсан учирла оромхооч мартах бэхэнэмэ намайг харсан харин чинээ нэгшээ намарын сэрүүн мутан дон чиндэж утсан бэхэнэмэ Намарын сэрүүн мутан дон чиндэж утсан бэхэнэмэ баярлалаа. Энд хүрсэн ирсэн бүх сайхан асуудаа гэрүүлдээ азаргал өрүүлэг хамгийн сайн бүхнийг та бүхэндээ өсөөрөө. За урдгаар азгийн бүгдээрээ хамтдаа дуулъя. хайцгийрoo цаяас чинийхээ дүүшээ хайнийхээ бандаа цогшиг асааг шуухагний зүрхий
чамааса уйдахны хэнэнэ Цогши. Зүсэвэн хэнэнэ чамааса уйдахны хэнэнэ уйдахны хэнэнэ Энэхүү уралдаан маань Монгол үндэсний малчин телевиз, Өмнө Говь аймгийн засаг даргын тамгын газартай за мөн олон аж ахуйн нэгж компаниуд, хувь хүмүүсийн, ивент итгэлэг олон хүмүүсийн хичээн зүтгэлээр энэхүү уралдаан маань болж байгаа лээ. Хэдийгээр энэхүү уралдааныг шүүж байгаа ч гэсэн энэхүү уралдаанд хүрэлцэн ирсэн мөн оролцогчид, үзэгчид, дэмжигчид та бүхний хүсэлтийг ёсоор болгож та бүхэндээ аялгау сайхан дуугаан өргөн барьсан гурван шүүгчтэй баярсан талархснаа илэрхийлж байна. Монгол улсын ардын жижигчин Самбиягийн ган зэрэг, Монгол улсын гавьяа жижигчин Төмрийн Бат сайхан, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Гаваа Сүрэнгийн Эрдэнэ тунгалаг нартаан энэ төрөлцөн ирсэн эрхэм та бүхний өмнөөс нийт өмнө говьчуудынхаа өмнөөс баярсан талархснаа илэрхийлж уран бүтээлийн өндөрөөс өндөр их амжилтыг хүсэн ирэж байна. Өнөд дэвжих өсөлтийн түүчээ Капитрон банк. За ингээд энэхүү уралдаан, энэхүү гала тоглолтын маань орцогчдын дуу та бүхэндээ өргөжлөн хүрэх болно. Аялал маань 15 сумын малчид дуулаад өнөөдөр сүүлийн шалгуур болох гэж байна. Тэгээ маш сайхан тэмцээн уралдаан боллоо. Тэгээ маш сэтгэл өндөр байна. Шилдэг 15-т орсондоо маш баяртай байна. Урлагийн тайзан дээр гарч алдаа оноо юу байдгийг бас дүгнж авлаа. Өөрийнхөө хэмжээнд тий. Алдаа оноогоо дүгнж авлаа. Одоо тэгээд сүүлийн шалгуур уралтанд орохгүй сууж байна. Тэгээ одоо ямар ч байсан нэг сандрал айдсаа энд өргөчөд гарна да. Та бүхэндээ аялгау дуугаан өргөн барихаар хүлцэн ирсэн ноён сумаас оролцогч Бат Эрдэнийн их жаргал та бүхэндээ юутай сайхан хорвоо байдуг зориулж байна. Угтан авцгаана уу? Их жаргалыгаа урьж байна.
эсэлэнтэй хэлцгэрсэн намайхын үнэнтэй хэцүүргийг давах ухаантай хэзээж аврахгүй дүүрэн итгэлтэй юутай сайхан хөрөө юутай сайхан хөрөө юутай жаргалтай амьдрал юутай сайхан хөрөө юутай жаргалтай юутай сайхан хөрөө Манай нутаг бол одоо яг манай ноён сумыг онцолж ярих юм бол сумаа онцолж ярих юм бол манай сум ханы эцгээ сайхан одоо хангаа шиг сайхан тийм уул хад хисаатай сайхан тийм цогцолсон газар байдаг бас тийм түүхэн домог хууч хэрээтэй тийм сайхан нутаг байдаг. Ноён бүгдгээ сайхан хайрхнаа төсөлсөн ийм сайхан сум байдаг. Сумор нутаг байдаг. Бас нийт телевиз үзэж байгаа үзэгчтэй бас Өмнөгов аймгийг зорж сайхан үзэж сонирхоорой. Сайхан альжаалан тайлаад та бүхэн маань сайхан амар зугаалаад явцгаагаарай л гэж та бүхэндээ бас хэлье да. Ерөнхий ивент тэтгэгч өсөлттэй Өмнөгов хөтөлбөр хэрэгжүүлж байгаа Өмнөгов аймгийн засаг даргын тамгын газар. Эхлээд орохдоо маш их сандарсан. Одоо бол нэг сандрахгүй байна. Ямар ч байсан нэг сайхан тэгш дуулаад гараад ирэндээ л гэж бодож байна. Амжилттай оролцож 3 дугаар шат хүртэл явж байгаадаа маш их баяртай байна. Тэгээд туслаж дэмжиж байгаа орон нутгийн удирдлагууд, багш, тэгээ одоо дэмжихээр ирсэн ээж аав, дүү нартаа болон үр хүүхэдтэй маш их баярлж байна. Та нартаа бүгдэнд нь эрүүл энх аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Мөн хамт оролцож байгаа хүмүүстээ бүгдэнд нь амжилт хүсье. Би ч одоо 1-р шатанд ороод л ирье гэж бодож байсан чи тэгээ 2 дугаас галаад орохоор одоо тэнцчдэг. Тэгээд өчтөр ороод нэг дуу сурахаар л үгийг нь бичиж авчаал тэгээ үзэж байгаа одоо варддаг л байгаа даа л гэж бодож байна. Ганц удаа суманда малчид дуулж байна. Тэмцээнд ороод ямар ч байсан нэг төрүүлсэн. Манай ээжийн бүр ихтэй талд нь их сайхан уртын дуу дуулдаг их настай хүн байсан гэсэн. Тэрийг одоо бид нар мэдэхгүй. Нөгөө царай зэсийг харааг болохоор өөр дээр үедээ. За ингээд дараагийн оролцогч маань за Элдв очрын шүлэг Монгол Улсын урлагийн гавьяа цэцгэлдэн Хатан Баатрын аялал зүм бэлэгтэй ээж гэсэн сайхан уран бүтээлийг хүргэх гэж байна. Цогц эцсийн сумаас оролцогч хүүхэн хүүгийн буян нэмхийг та бүхний өмнө хүндэтгэн урьж байна.
Бид 1998 онд анх айлгэр болоод тэгээ одоогоор төрсөн 2 охинтой, өргөмөл 1 охинтой, тэгээ 3 охинтой. Тий, 2 том охин маань айл болцсон. Баг нь одоо Өмнө Говийн коллежид суудаг. Анх нь 5-7 мал маллах гэж энд ирээл тэгэл чигээрээ цэцэн айл болсон доо. Анхнаасаа л малчин айлын хүүхэд болохоор ер нь малаа малландаа л гэсэн бодолтой байсан. Манай хүн бол ерөөсөө 4 төгсөөл хөдөө гарсан тэгэл насаараа л мал маллаж байгаа. 1000 малчин болж байсан хамгийн эхлээд тэгээ 9 алдартны нэг болж байсан сумын авраг малчин авсан да хоёлаа. Элч дулааныг 100-аас 100-д 5 толгой хувьцаат компани. Урд өмнө нэг иймэрхүү аяллаар аялж байгаагүй юм байна. Тэгээд мундаг хүмүүсээс зөвлөгөө, зөвлөмж, заавар аваад тэрийг хэрэгжүүлэхийг хичээгээд оролцож байна да. Тэгээд өнөөдөр хамгийн их сандралтай өдөр гэдэг байхгүй юу. Ер нь сандраал байсан л да. Тэгээд илүү их сандарч байна. Одоо ингээд бодохоор л яг хөлс гараад байгаа байхгүй юу. Чамайг зовоосон бүхнийг хайрлаач, миний хүслийн хүмэн умаач, миний хайрын нуурын зүрсийг өөрийнхөө олснараа, гэрэлж чамдгийн харинараа, харан яран даран 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 үзье.
Залууны хувьд хэдэн малчин ч гэсэндээ те өөрөө яг юу хүсэж байгаа, юунд дур сонирхолтой юм тэрийгэ биелүүлэхийг зориод энэнд орсон байгаа. Тэгээд зорилгынхаа жоохон ч гэсэн хэсгийг биелүүлсэн байх гэж бодож байгаа. Тэгээд энэ дүнгийн эхлэл байгаасаа гэж бодож байна. Тэгэхээр жинзээ үеийнхний төлөөлөл одоо энэ оролцож байгаа малчид дотроос одоо цөөхөө хэдэн залуучууд байгаа. Тэгээд тэдгээр орчин цагийн залуучуудын төлөөлөл, орчин цагийн дууны одоо төрлөөр оролцож байсан. Та бүхнийхээ өмнө Мандал овоосмаас оролцогч Мөнхөөгийн Бадчилуун хайрын тухай дуугаан дуулах гэж байна. Ингээд Бадчилууныхаа тайзнаа өрөө. Энэ утга үнэхээр баян тансаг аймаг ахгүй юу манай аймаг. Тэрэндээ манай Мандал сум үнэхээр гайхалтай. Яг манайх юу гэдэг вэ? Манай их гэр болохоор Мандал сумын өтгөн багт байдیں۔ Тэгээ би өөрөө нөгөө Булган сумын бэр болохоор одоо ингээд бэр болоод нутгаас ингээд сумал дамжиж явж байгаа юм та. Гэхдээ нутгаас ингээд хол болохоор иж аавыгаа нутагс айгүйх сандаг. Зүгээр л ирээд энэ хөдөө амар амгалан те үнэхээр энэ байгалийн энэ сайхан байгалыг л бишрээсэй л гэж боддог доо. Эр дундаа бүр манай гой гурван сайхан бол ямар сайхан гэж бодож чинь те тэрийг ирж үзээсэй гэж боддог. Манай нутгаар цэцлээрээ Өнөд дэвжих өсөлтийн түүчээ Капитрон банк. За тэгээд
хөдөө сайхан малынхаа зах дээр малаа эргүүлээд дуугаан дуулаад явж явах юм сайхан шүү дээ. Би өөрөө сумын тэргүү яач. Тэгээд одоо өмнө говийн хамбогд тэгэхээр тэмээгүйгээр бол хүмүүс төсөөлөхгүй баг. Тэгэхээр одоо энэнтэй холбоотойгоор л тийм сэдвүүдэд дуулж үзэх юмсан гэсэн битүү хөөр юм тийм өсөл байдаг таа. Амулан хүндэgan жийлүү эрхэм натахаар дуттана их орнгмин эрчүүдэрэ дуттана. Өмнө говьчууд хоёр бүхтөө тимээгээрээ бахархдаг, омогшдог. За тэгвэл энэ удаад оролцогч маань отрын адуучин буюу адууч дараа бахархахаар тайзнаа гарахад бэлэн боллоо. Хамбогд сумаас Бадам доржийн Наран баярыг тайзнаа орж байна. Манай Хамбогд сумын одоо энергийн төв, дэмжгийн хэд, баяжхын агуй гэдэг олон үзэсгэлэнт газрууд байдаг. Тэгэхээр та бүхэн маань энэ бүхнийг ирж үзээрэй гэж урья. Ерөнхий ивент тэтгэгч өсөлттэй өмнө говь хөтөлбөр хэрэгжүүлж байгаа Өмнө говь аймгийн засаг даргын тамгын газар. Маш гоё аялалаа. Үнэхээр гайхалтай аялалаа. Аяллаа групптэй орсноороо олон сайхан малчин түмэнтэйгээ танилцлаа. Сайхан урлагийн найзуудтай боллоо та. За ингээд өнөөдрийн энэхүү өмнө говьчууд болж байна улсын уралдаан энэхүү уралдааны маань финалийн буюу гала тоглолтын оролцож энэхүү хүрлцэн ирсэн үзэгч төмөндөө авиас билгэн гайхуулан үзүүлсэн оролцогчдын маань хамгийн сүүлчийн оролцогч гарч ирэхэд бэлэн болсон байна. Ингээд та бүхэндээ зориулж үнэхээр гэрэлтсэн сайхан бүсгүй өмнөх хоёр шатандаа одоо амжилттай даваад одоогийн шатандаа та бүхэндээ
гэрэлтэж амьдраараа хэмээх сайхан дууга өргөн барихаар хүлцэн ирсэн Сэврээ сумаас оролцогч Саран цэцгийн будаж аргалыг та бүхний өмнө өрж байна. Будаж аргал огтон авцгаана оо. Манай Өмнөгов аймгийн Сэврээ сум хонгорын гол элсэн манхан уултай тэгээд элсэрэл гайхуулж байна да. Нүдэн булаг, сэрүүн булаг гэд сайхан булгууд аршаантай. Тэр тусмаа нүдэн булаг гэ сайхан аршаан байгаа. Уртын дуу дуулах тусмаа оргилдог тийм гоо аршаан байгаа. Та бүхэн Өмнөгов аймгийн Сэврээ сумын хонгорын элсэр зочлон ирээрэй гэж урья да. Малчид уйлж байна шоу маань, Өмнөговчид уйлж байна шоу маань онцлогтой маш олон оролцогч оролцсон. 1-2 дугаар шатнаасаа тунаж шилдэг 15 багтсан оролцогчид маань бүгд айдууга өргөлөө. Элч дулааныг 100-аас 100-д 5 толгой хувьцаат компани. Ингээд нэвтрүүлгийн багийн тусгай урилгаар нэгэн эрхэм урилгыг маань хүлээн авч тайзнаа гаргахад бэлэн болсон байна. Тэгэхээр Номгон сумын Харьяат 84 настай Монгол улсын авраг малчин бит бус өвийг өвлөн тэгж Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Будын хүүхэн гойг бид тайснаа урих гэж байна. Тэгэхээр нэвтрүүлгийн зүгээс урилгыг хүлээн авч хүрэлцэн ирж 12 жилийг уртын дууных нь аяар гэсэн сайхан уртын дууг та бүхэндээ зориулах гэж байна. Энэхүү дууны онцлог гэх юм бол хаанчиг дуулж болдог, найран дээрчиг хаанчиг дуулж болдог онцлогтой ийм сайхан уран бүтээл байна. Ингээд Будын хүүхэн гойг тайснаа урьж байна.
Этний зүйлэр болжод байтга 에로 차가 혼던 내겐 지도 제호 에른 소든 대추흠 바이트가 허여를 지도제어게 아래인 어떤 다다다 다다가 제어게 여러분 지도제어게 델히대고 뜩대드바이트가 땡чих대 토다에 여러분 지도제어게 땡글떡 훌찍는 바이트가 호찍대로 타반 지도제게 Баярлалаа. Бодын хүүхэн гой та бүхэнд уртын сайхан дуугаа өргөлөө. За хүүхэн гой та төр сууж байгаарай. За баярлалаа. Манай тэмцээнийг маань хүндэтгэн энд хүрэлцэн ирж олон сайхан залуучуудад үлгэр дуурай үзүүлж, өв соёлоо тээж, уламжлалаа дэлгэрүүлж байгаа танд маш их баярлалаа. Манай нэвтрүүлгийн зүгээс тусгай байрын өргөмжлөлийг гардуулах гэж байна. Ингээд тусгай байрын өргөмжлөлийг та бүхэндээ уншиж дуудаж үзүүлье. За, хүндэт хүүхэн танаа. Монголын үндэсний малчин телевизийн малчид дуулж байна. Улсын уралдааныг 2026 оноос 21 аймагт хэрэгжүүлж байна. Энэ төслийн хүрээнд Өмнө Говь аймгийн засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулж байгаа Өмнө говьчууд дуулж байна уралдаанд амжилттай оролцсон танд талархал илэрхийлье. Монгол ардын уртын дууны бит бус соёлын өвийг өвлөн тээж, уламжлан дэлгэрүүлж, өнөө цаг хүртэл сурталчлан таниулж байгааг үнэлэн тусгай байрын эзнэр өргөмжлөлөө. Ардын авьяасан таны уртын дууны хөг аялгау 100 дамнан эгшиглэх болтугай. Малчин удмын хэмэр компани захирал жаргал гэсэн байна. За хүүхнээ гоод маш их баярлалаа. За тэгэхээр
За 84 настай энэ сайхан ардын авьяастан маань малчид дуулж байна шоунд одоо ингээ оролцсон. За бид бол залуучуудаа энэ ардын авьяастан энэ настай хүнийг одоо уралдаанд өрсөлдүүлэх боломжгүй. За яагаад гэвэл энэ хүн өөрөө тэр чигээр амьдрал нь авьяас байгаа учраас ямар нэгэн байр дугаарт оруулах нь зохимжгүй юм а гэж манай баг одоо шийдвэр гаргасан. За ингээ хүүхнээ гоон хүүхдүүд нь энэ шоунд ээжигээ хүндэтгэн оруулж ирсэн. За манай малчин телевиз бас ардын авьяасны тухай сайхан нэвтрүүлэг хийдэг. Ингээд Өмнө Говь аймгаас хүүхнээ гоон тухай хөрөг сайхан нэвтрүүлэг малчин телевизийн уран бүтээлчид хийж цэнхэр дэлгэцээр хүргэхээр шийдвэрсэн. Ингээд манай нэвтрүүлгээс танд баярлалаа. Баярлалаа миний хүү. За баярлалаа хүн. Газрын гүнээс хөгжлийг олборлсон 20 жил South Gobi Sense. Булган ахыгаа яг одоо тайснаа өрөх гэж байна. Хошин идэгдлийн пароди хамтлагийн жүжигчин Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Булган Эрдэнэгээ тайснаа өрж байна. За үнэхээр сайхан байна. Тэгээ сая инх чаргал хөтлөгч маань намайг өрж гаргаж ирдгийн учир гэвэл шүүгчд дүн гаргаж явах хооронд та нарыг битгий өөдөө гараа гинэ. Тэгээд та бүхэндээ бас өөрийнхөө уран бүтээлээс зориулъя. Энд дүрс ирсэн ирчүүдээ эхнийхээ уран бүтээлийг зориулъя. Тэр юу вэ гэвэл одоо манай маш их хөгжил зэтгэлд явж байгаа маш их одоо завгүй үед бол бие биенийхээр орж гарахаа байждаг юм байна. Улаанбаатарчууд бол тэр дундаа тэгээд далан задгадчууж гисэн өмнө говьчууж гисэн маш их одоо өрнүүн их хөдөлмөрт цөмөрөө зүтгэж байгаа учраас бие биенийхээр ордгоо байна. Тэгээд ардын жүжигчин Чингис хаан хамтлагийн ахлах Жаргал сайхны Андмын чи хаалгыг минь догшооч гэдэг дууг та бүхэндээ зориулъя. Залуу байхад анзаардаг байсан нас жаахан явахаар энэ дууны утга учирыг мэдэж байна. Ингээд бие биенийхээр орж гарч байгаарэ гэж та бүхнээсээ хүсье. Ингээд эхний бодгийн өөрийнхөө хоолоогоор хоёрдугаар бодгийн Жаргал сайхны хоолоогоор зориулъя. Чингис жагаа. Наран саран Ээжлэн нэг л мэдхэд насыг нэмнэ Нүгэл буйны дэнслэн нэг л мэдхэд жилиг тойрно Намраар аслан холдох гинэн цайлган насан дурслаа Наслах тусам улам нялхарч Сэтгэл гэдэг эмзэг боллоо Аяа анд минь чи хаалгыг минь тогшооч Аяа анд минь чи хаалгыг минь тогшооч Одоо Чингис жагаа Мөнх бусын сая тавиланц Өнгийн бороод сэжнэ зүсэрлээ Морин хорийн зөөлөмиг шиг миний зүрхийг аргатан уянгаллаа Өдрөөр надаас холдох Гэгэм багын өдрөө дурслаа Өдлөг тусам уулам нялхарч Мустын имийг уучлах боллоо Аяа андамын чэ Хаалгыг минь тогшооч Аяа андамын чэ хаалгыг минь тогшооч Баярлалаа За баярлалаа За тэгээд ер нь элэглэл хийнэ гэдэг бас их жоохон гоё мөртлөө хэцүү урлаг байдаг юм аа Нэг уран бүтээлчийг элэглэн нөгөөтг нь өөр болчиход ирээсээ болдог. Би оюутан байхдаа Монгол улсын төрийн сорилт гавьяач жүжигчин Догмидын сосор урмыг анх илгэлсэн. Тэгээ тэр үедээ бас Өмнө Говь дээр тоглож ийсэн. Тэгээд нэг хэдэн жилийн дараа нөгөө хүмүүс чинь чи сосор урмыг илгэж чадхаа байцсан байлээ гэдэг юм. Гэхдээ яасан гэж чи өөр болцсон байлээ гэдэг юм. Сосор урмах чинь нэг анх одоо энэ дундаас дээш насныхан бол мэдэн штэ нэг юм 90-ад оны ихээр ингээд нэг юм чихийн ингээ өсөн дартсан юм үстэй. Нарийнхаа горцгор өндөр бор залууг ятартаа гарч айгуу даруухан ингээ таахындын нургуун шүлэг ба төмөргүн ойлгоо дорнын цагаан саран дууган дуулё. Сарны тоямд цэцэ орогно
Салханы савшин улгэрсано саролхар нүтгэчин санана амар гой дуулаад хангар чагнал аваад өстой боо юм болж исэн байхгүй юу. Тэгэхээр яваа нөр болчдөг юм л гээ очсон чи соох хэвээр шал өөр болчих. Нөгөө нэг юм даруухан залууч бүр ингээл хүний ертөнцид бид яах гэж тарсан юм ба. Хүний ертөнцид бид уулах гэж дуулах гэж арах гэж тарсан юм. Өнөөдөр би энэ яах гэж ирсэн. Энэ төрөл сингэр хэм таавхан дамбэ. Уушхны хангар суцыг тазардуулах гэж ирсэн юм. Та өөрийгөө зарлаад байгаа мó загнаад байгаа мó те. Тэгснэ нөгөө Норвегийн шүлэг Батмүргэн аялгаа гэжсэн юм чинь. Ингээ таавхандаа Норвегийн шүлэг Батмүрийн аялгаа дурны цагаан сарн дугаан дуулъя. Норв Батмүр хоёроо дээр нь гацсан байгаа юм шүү баг. Тэн яаж байгаа гэж чи баавар ингэнэ. Баавар суучдаг юм ээ. Тэгээд дуусан. Нөгөө чи бүр ингээл Сарны түнд цэцэгөргөнө Салханы савшин улгэрсано Тэ хоо гэж дуурайгаад ингэсэн үзэл. Яг одоо чи яг болж ийн гэж байгаа юм. Үзэгчд нөгөө өмнө ядуулдгийг мартцсан. Тэгэл одоо дахиад харсан чи өө чи дахиад өөр болсон байлаа гэсэн чинь юу нөр болсон байна гэсэн чи ерөөсөө л дуулахтаа ерөөсөө л Сарны түнд цэцэгөргөнө өөрөө дуулах гэсэн. Салхины тэгэл зэрэглэн дагаад дуулаад тах. За овоо цаашаа өөрөө дуулах нь гэсэн чинь шууд дуугаа хийнгуутал хатмал зүйлдийн хот харуулж амтата харанхуй шөнийн дундун чин зулжгэрэлтэй жаргал хуурцагт жаргалын магнамтата хэтэг жаргалын дунд хэсэгхэн зовлон жабас амтата баярлалаа тавхэнтэн гэлалаа гэж шууд панограма хаяарч. Ийм хэцүү байдаг юм аа анхаар тавьсан явдал баярлалаа. Тэгээ ерөөсөө нэг юм юмыг одоо ингэдэг нэг яг байгаагаар нээж болохгүй заавал ингэж өөрчлөөд байхгүй болдгоо юм байлээ. За одоо та бүхэндээ зориулаад энэ төрөлцөн ирсэн айгүй их телевиз үздэг, айгүй их улс төрчдөг хүмүүс зориулъя. Тэ манай энд ахмадууд маань зөндөө ирсэн байна. Та бүхний маань үеийн нэг мундаг хүн байдгаа. Тэгээд ер нь бол өөрийнхөө мэдлэгээс болоод Eagle телевизийн улс төрийн төмж байж байгаа тэндээсээ хөөгдөд одоо ТV-ст байгаа одоо өөр газар байна уу юу. Тэгээд улс төрийн төмж ган тулггүй та бүхэнд нэг юм ярих гэдэг шиг байна. Тэгэхээр бол юуны өмнө энэхүү 76 дахь хотынхоо энэхүү театрт ирсэн өмнө говч та бүхнийхээ бол энэ өдрийн амгалан бол айлтгая. Тэгэхээр бол би улс төрийн тоомч хүн учраас та бүхэндээ улс төрийн тухай би ярих гэж бодож байна. Тэгэхээр сүүлийн үед бол Монголын нөлөө бүх улс төрчид бол бие биенийхээ өөдөөс янз бүрийн үйлдэл бол гаргадаг боллоо. За тэр нь юу вэ гэхлээр бол долоовор дон торооныхаа завсраар эрхийгээ хийж гаргадаг болсон юм аа. За эхлээд бол мэдэн дээр үт сайхан самбуу наран тоолын сайхан самбуу гişүүн байхдаа Батэрд наврын урдаас гаргаж байсан бол дараад нь бол шинэ баяр агсан диван дороос гаргасан юм аа. Харин гардгөөгийн баяр сайхан бол хэрэг мэдэхгүй байж бол хөрл сүхийн урдаас гаргаж иж шанаад болсон юм аа. Яагаад энийг дэлхийн нийт анхааралтай аваад байна вэ гэвэл энэхүү долоовор дон торооны завсраар эрхийгээ хийдэг заншил бол Монголын ард түмний эртний зан заншил гэж үзээд байна. Тэгэхээр монголчууд дээд морин хоороо ЮНЕСКОд бүртгүүлсэнтэй тэнцвэж мундаг том заншил байна гэж үзээд байгаа юм. Монголчууд дээд морин хоороо ЮНЕСКОд бүртгүүлэхэд хятад ард бас удаацалсан шиг энэхүү долоовор дон торооны завсраар эрхийгээ хийдэг заншлыг Оросын холбооны улсын ард түмэн булаацтаад байгаа юм. Яагаад булаацтаад байна вэ гэхээр энэхүү зан заншил бол Оросын ард түмний эртний зан заншил гэж үзэж байна. Тэр байтугай дуудлага өгтэй Оросууд биенийхээ өөдөөс гарахтаа оо гэж бол хэлдэг. Үүнийг монголчууд орчуулад май гэж хэлж ийн гэж үзээд байгаа юм. Гэтэл Монголын нэгэн археологч манай 90-10 дугаар зууны үеийн Баатар эрийн малталгыг Өмнөгов аймгаас олоход бол мөн л нөгөө Баатар эрийн дайсныхаа өөдөөс долоовор дон торооны завсраар эрхийгээ хийн занал хийж яваад ном цомдөртөн нас барсан болох нь тогтогдсон юм. Энэхүү хоёр улсын аль нь ЮНЕСКОд энэхүү
зан заншлаа бүртгүүлэх үү гэдэг маш маргаантай байж байтал ашиггүй Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путин Монголд айлчлаад ингээд энэ хоёр ерөнхийлөгч уулзаад хөөрхийн минь энэхүү хорог эрхий хорог заавал тэр долоо дон турууны завсраар жишээд яах вэ зүгээр л гоцоолгодог болё гэдэг энэхүү шийдэлд хөрсөн бүх юм сайн сайхан байх юм бэлэгдэл Оросоор хороошоо Монголоор сайн гэдэг учраас бас л энэхүү танкимд ирсэн та бүхний бүх ажил амьдрал хороошоо байх болтугай гэд эрхийг гоцоолгоё. Гэтэ та бүхэндээ баярлалаа. Өнөд дэвжих өсөлтийн түүчээ Капитрон банк. Шүүгчдийн үнэлгээ гарсан. Одоо та бүхнийхээ өмнө энэхүү уралдааныг хамтран ажиллаж ивент итгэсэн эрхэм хүмүүсийг та бүхнийхээ өмнө өрн залъя. Ингээд та бүхнийхээ өмнө Өмнөд Говь аймгийн засаг даргын орлогч Зан Узар таныг тайзнаа урьж байна. За мөн 5 толгой компани захиргаа удирдлагын газрын дарга Эдэрс Сүрэн. Хөөсгөд аж ахуйн газрын дарга Бат Эрдэнэ. Соёл урлаг аялал жуулчлал залуучуудын газрын дарга Мөнгөн Тулд нарыг тайзнаа хүндэтгэн урьж байна. За ингээд мөн энэхүү ТV хөгжил шоу тэмцээний ерөнхий продюсер Малчин телевизийн нэвтрүүлгийн албаны мэдээний албаны дарга Дагима таныг урьж байна. За ингээд энэхүү уралдааныг шүүн явуулсан шүүгчдийн бүрэлдэхүүнээ урьж байна. Ардын жүжигчин Ган Зэрэг таныг урьж байна. Мөн Монгол улсын гавьяа жүжигчин Эрдэнэ Тунгалаг таныг урьж байна. Ерөөлөөр болог Монгол улсын гавьяа жүжигчин Бат Сайхан Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Эрдэнэ Тунгалаг нарыг урьж байна. За ингээд мөн тайзнаа бүх оролцогч шилдэг 15 оролцогчтой урьж байна. Баянговоос мас оролцогч мөнх жаргалын Бямбаталай. Хан хонгор сумаас оролцогч Батхойгийн Ариун Бат. Цогтовоос мас оролцогч Бурмаагийн Бор Цэцэг. Хүрмэн сумаас оролцогч Батбаатрын Бат Ирээдүй. Цогтовоос мас оролцогч Бурмаагийн Бор Цэцэг. Цогцэцэн сумаас оролцогч Ган Төмрийн Саранхүү. Болгон сумаас оролцогч Батбаянгийн Дэлэг Самбуу. Цогцэцэн сумаас оролцогч Төмөн Үлзигийн Тогсмаа. Цогцэцэн сумаас оролцогч Зол Заяагийн Цэнгэл. Гурван Тэс сумаас оролцогч Дэрмийн Болормаа. Мандаа сумаас оролцогч Энхтэрийн Төвшин Түшиг. Ноён сумаас оролцогч Бат Эрдэнийн Инх Жаргал. Цогцэцэн сумаас оролцогч Хүүхэн Хүүгийн Буян Нэмэх. Мандал Овоо сумаас оролцогч Мөнхөөгийн Бат Чулуун. Хамбог сумаас оролцогч Бадамдоржийн Наранбаяр. Сэврэ сумаас оролцогч Саран Цэцгийн Бууз Жаргал нарыг тайзнаа урьж байна. Өмнө говьчууд дуулж байна, малчид дуулж байна гэсэн шоу тэмцээнд оролцож шилдэг 15 жил гарсан оролцогчдоо бүгдээрээ халуун баяр хүргэе. За манай оролцогчид бол одоо энэ хаврын нөр их ажил малчин хүний одоо бас мал төлөж байгаа ноос ноолуурын цаг энэ их ажлын хажуугаар цаг заваа гаргаж энэхүү шоуг уралдаанд нэвтрүүлгийн маань дэмжин сайхан оролцлоо. Ингээд та энэ оролцсон бүх 15 оролцогч мөн одоо өмнө нь оролцоод одоо 1-2 дугаар дүүрээсээ бас хасагдсан оролцогчид нийт 60 гаруй оролцогчдоо бүгдээрээ гэр бүлд нь аз жаргал амьдралын сайн сайхан эрүүл энх амжилт бүтээл хүсэн өрөөё. За ингээд одоо бүх шилдэг гала тоглолтод оролцсон 15 оролцогчдоо бүх ивент итгэж байгууллага Монгол Малчин телевизийн зүгээс Өмнөд Говь засаг даргын тамгын газрын зүгээс дурсгалын бэлгийг гардуулан өгнө. За ингээд эдгээр тайзнаа гарч ирсэн эрхэм хүндэт зочид маань гардуулан өгөхийг хүсэж байна. За ингээд Өмнөд Говь засаг даргын орлогч Зан Узар, 5 толгой компани захиргаа удирдлагын газрын дарга Эдэрс Сүрэн, Үндэсний аж ахуйн газрын дарга Бат Эрдэнэ, соёл урлаг аяж үйлчлийн залуучуудын газрын дарга Мөнгөн Тулд нарыг урьж байна. Мөн өмнө говьчууд дуулж байна. Тэмцээний маань ерөнхий продюсер Малчин телевизийн мэдээний албаны дарга Дагимаг бас урьж байна. Шилдэг оролцогчийн туу золон ивент тэтгэгч компаниудын гарын бэлгийг гардуулж байна. За ингээд эхний 5 байр буюу
шилдгийн шилдэг 5 байрыг та бүхнийхээ өмнө зарлах гэж байна. Ингээд 5 дугаар байранд өмнө говьчууд болж байна. Энэхүү уралдаан шоу нэвтрүүлгийн 5 дугаар байранд хан хонгор сумаас оролцогч Батхуйгийн Ариун Бат. За баярлалаа. Шагналыг соёл урлаг аялал жуулчлал залуучуудын газрын дарга Мөнгөн Туул. За ингээд шүүгч ган зэрэг гардуулан өгч байна. Мөн хамтдаа гардуулъя. За 4-р байр буюу 5-р байр 2 байрын шагналыг Малчин телевизийн хамт олонны зүгээс өөрийн хүссэн нэг клипийн өн төлбөргүй хийж өгөх эрхийн бичгийг мөн гардуулж байна. Мөн улсын уралдаанд орох эрхийг бүх шилдэг 5 оролцогчдоо гардуулж байгаа. За ингээд 4-р байранд цогц цэцэн сумаас оролцогч Гант төмрийн Саранхуу. За ингээд шагналыг шүүгч Эрдэнэ тунгалаг за мөн хүнсүдэ ажихын газрын дарга Бат Эрдэнэ нарыг гардуулан өгөхийг хүсэж байна. Дурсдын зураг татуулъя. Манай зурагчид зургийг аваарай. Уралдаан шоу нэвтрүүлгийн 3 дугаар байранд Сэврээ сумаас оролцох Саран цэцгийн бод жаргал. Хадагшин баймгийн шагналыг Өмнөг аймгийн 5 компани захиргаа хөтөлбөрийн газрын дарга Эдэр Сүрэн Монгол Улсын гавь жижигчин Бат сайхан нар гардуулан өгнө. 3 дугаар байрын шагналд Цайник зам компани имэйлийн гэж бүрдлийг гардуулж байна. За ингээд 2 дугаар байранд Манлай сумаас оролцогч Экторийн Төвшин Түшиг. Шагналыг соёл урлаг аялал жуулчлал залуучуудын газрын дарга Мөнгөн Туул гардуулан өгнө. За ингээд энэхүү дэд байрын шагналд мотоциклаар шагнаж байгаамаа. Монгол үндэсний малчин телевиз Өмнөг аймгийн засаг даргын тамгын газар хамтран олон аж ахуй нэгж компаниуд ивэндэтгэн зохион явагдсан энэхүү өмнө говьчууд дуулж байна. Уралдааны тэргүүн байрын эзэн цогц цэцэн сумаас оролцогч Золцоягийн Цэнгэл. Шагналыг нэвтрүүлгийн ерөнхий продюсер Дагима Өмнөг аймгийн засаг даргын урлагч Занозер нар гардуулан өгнө. Цогц цэцэн сум маань энэ уралдаанд маань ач холбогдол өгч оролцсон. Ямар ч байсан тэргүүн байрыг авч чадлаа. Цогц цэцүүдэд баяр хүргэе. Ерөнхий ивент тэтгэгч өсөлттэй өмнө говь хөтөлбөр хэрэгжүүлж байгаа Өмнөг аймгийн засаг даргын тамгын газар. За баяр хүргэе. Сэтгэл ямар байна? За сэтгэл бол маш өндөр энэ. Тэгээд одоо хоолойч бар гарахаар зингээ сандраад хамаг бие мий чангараад амар баярлсандаа юу? Тэгээд маш их баярлаа. Тэгээд нэг нэр дуудахаас өмнө сум дуудсан чинь тэгээ бүр их сандраад. Нөө сумаасаа ганцаараа тэнцсэн байсан тэгээд. Манай сумаас 7 мачлд оролцсон байсан. Тэгээд тэргүүн байр 4-р байрыг эзэлж чадлаа. Маш их баяртай байна. Би багасаа ангисал гавьтайг дууг сонсож суусан. Тэгээд тэрүүгээрээ ч юм уу мэдгүй энэ ангисал гавьтын дууд нэг намайг нэг шаргалтай очих юм шиг санагдаад тэгээд ангисал гавьтынхаа дуугаар оролцлоо. Маш их баярлалаа. Малчин телевизийн хамт олон Өмнөг аймгийн засаг даргын тамгын газрын хамт олон болон бусад ивентч байгууллагадаа бүгдэнд нь баярлан талархснаа илэрхийлье. Уйж байгаа хэдэн хүлэг минь шүтэж явдаг адуунууд минь үнэхээр харж үзлээ. Тэгээд ивэлээ Өмнөг говийн минь нутаг сайхан ивэж сайхан төрүүллээ. Сайхан байна уу. Эрхэм мөндөд үзэгчтэй Монгол үндэсний малчин телевиз Өмнөг аймгийн засаг даргын тамгын газартай хамтран явуулсан өмнө говьчууд дуулж байна. Уралдаан байна. Амжилттай өндөрдөж байна. Өмнөг аймгийн 14 сумаас оролцсон нийт 60 оролцогчоос тунжуулсан шилдэг 15 оролцогч та бүхэндээ баярлалаа. Эдгээр 15 оролцогчийн маань шилдэг 5 оролцогч тун удахгүй болох улсын уралдаанд авах одоо оролцох эрхээ өөртөж байгаамаа. Ингээд шилдэг 5 оролцогч маань тодорсон бол дараагийн удаа танай аймгаас малчид дуулж байгаа шоуг хүргэхийг таашгүй. Эргээд уулзлаа. Түр баяртай. Та бүхэндээ сайн сайхан бүхнийг хүсэн өрөө дараагийн одоо нэвтрүүлгээрээ дахин уулзтаа баяртай үзэгчтэй. Өнөд дэвжих өсөлтийн түүчээ Капитрон банк. Элч дулааныг 100-аас 105 толгой хувьцаат компани. Газрын гүнээс хөгжлийг олборлсон 20 жил South Gobi Sense.
үндэс баялагын сангаас эх орны хон ирээдүйг цогцлоож хөгжлийн хөдөлгөгч хүч болон зүтгэх эрмүүн амжилт шаргуу хөдөлмөрийн эзэд Элч дулааныг 100-аас 100 дөртөөлөн буй 5-7 уур хайчид. Уудмих говийн цээлд бадамлан ассан элч гэрэл. Улс Монголын маргаашийн төлөө махран зүтгэсэн уур хайчид.